Өнөөдөр нэвтрүүлгийн зочин хоймолт маань захиргааны хэргийн давтзаалт шатны шүүхийн шүүгч Александрийн саран гэрэл. Александрийн саран гэрэл 1992-оос 1996 онд Монгол Улсын их сургуулийн хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч бакалавр, 2008-аас 2010 онд Австрали улсын Southern Cross их сургуульд магистрийн зэрэг хамгаалсан. Ажил эрхлэлтийн байдал 1998-аас 2012 онд хууль зүйн дотоод хэргийн яамны хууль зүйн бодлогын газарт хууль тогтоомж, эрх зүйн актын төсөл боловсруулах, эрх зүйн дүгнэлт гаргах асуудал хариуцсан мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн. 2012-оос 2014 онд Улсын их хурлын тамгын газрын хууль зүйн үйлчилгээний хэлтсийн ахлах зөвлөх. 2014-өөс 2020 онд нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч. 2020 оноос захиргааны хэргийн давзаалгах шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байна. За, сайн байцгаана уу та бүхэн. Энэ өдрийн амгалан айлтгая. За, миний би өнөөдөр та бүхэнтэйгээ захиргааны хэргийн шүүхэд шийдвэрлэгдэж байгаа маш олон төрлийн хэрэг маргаан байдаг. Түүн дотроо газрын маргааны талаар та бүхэнтэйгээ санал солилцохоор хүлцэн ирээд. Ярилцаад эхлэе гэж бодож байна. За, захиргааны хэргийн шүүх ерөнхийдөө 16 төрлийн хамгийн бага 16 төрлийн хэрэг маргааныг шийдвэрлэдэг. Түүн дотор одоо төрийн байгууллага буюу захиргааны байгууллагаас иргэд рүү чиглэсэн шийдвэр гаргахтай холбоотойгоор хвчлэн маргаан өрнөдөг. Үүн дотроо газрын маргаан бол хамгийн өндөр хувийг одоо эзэлсээр эхэлсэн. Захиргааны хэргийн шүүх маань байгуулагдаад ерөнхийдөө 18 жил болж байгаа. 2004 онд Монгол улсад байгуулагдсан. Үүнээс хойш тогтмол газрын маргаан бол тогтмол хамгийн өндөр хувийг эзэлж ирсэн. Одоо эхэндээ бол 47-оос 50% бүр эзэлдэг байсан. Одоо бол харцангуй буураад статистик тоон үзүүлэлт харахад 2019 оны байдлаар нэг 27%-ийг одоо ойролцоогоор 1700-аас 2000 гаруй захиргааны хэрэг шийддэг. Жилд түүнээс 27%-ийг 2019 онд газрын маргаан зөвхөн эзэлж байна. 2020 оны байдлаар мөн буураа явж байгаа. 22.8%-тай 20 оны байдлаар. Энэ тэгэхээр одоо юунаас болж энэ үзүүлэлт буурж ингэж ойлгож байна? За, энэ бол маш олон төрлийн учир шалтгаантай гэж бид харж байгаа. Энэ бол манай улсын нөгөө газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн хууль тогтоомж энэ харилцаатай холбоотой. Өөрөөр хэлбэл өмнө нь тийм ээ манай улс чинь социалист нийгмээс одоо сах зээлийн нийгэм буюу иргэний ардчилсан нийгэм байгуулах гэд бид нар зориод явж байгаа шүү дээ. Тэгээ 1992 онд шинэ үндсэн хуулиа гаргаад иргэнд бол газар өмчлүүлж болно, эзэмшүүлж болно, ашиглуулж болно гэсэн. Тэгэхээр энэ харилцаа үүсэнтэй холбогдуулаад газар зохион байгуулалт маань жигдрэх шаардлага гарсан. Өөрөөр хэлбэл иргэдийн өмчлүүлж байгаа, эзэмшүүлж байгаа, ашиглуулж байгаа газрыг бүртгэлжүүлэх кадастрын зураг олгох тийм ээ. Нөгөө газрын нэгдмэл тогтолцоотой шүү дээ. Одоо Монгол улс тийм ээ. Тэгэхэд тэр газрын нэгдмэл тогтолцоонд иргэнд хот суурингийн газар нь хаана байх юм бэ? Хот суурингийн газар дотроо иргэнд нь аль газар эзэмшүүлэх юм бэ? Бэлчээрийн газар нь хаана байх юм бэ? Тусгай хэрэгцээний газар нь хаана байх юм бэ гэдэг энэ дистаралтай шүү дээ хууль тогтоомжийнхаа дагуу. Тэгэхээр энэ бүгдийг зэгцэлж нэгдмэл мэдээллийн сан үүсгэж дээрэс нь кадастржуулж зурагжуулж гэсэн үг шүү дээ. Байршлын зураг одоо иргэн мөнгө сайханд эзэмшиж байгаа газар нь ямар байршилтай байх юм? Тэр газар нь бусдын газартай давхцах юм уу, давхцахгүй байх юм уу? Өмнө нь ямар газар байсан гэд бүгдийг мэдээлжүүлж гэхдээ холбогдуулаад эхний үеийн маргаанууд гарч ирсэн. 92 оноос хойш. Гэхдээ энэ бол захиргааны шүүхэд бол хамааралгүй л дээ. 2004 оноос эхлээд 2004 оноос эхлээд
гарч исэн ерөнхийдөө маргаанууд нь дандаа энэ нөгөө мэдээллийн системд буруу бүртгэсэн, бусдын газартаа давхцуулаад олгоцсонд мөн гэрчилгээжүүлэх ажил хийгдсэн байхгүй тухайн үед. Тэгээд иргэд чи хөвчлэн зарим гэрчлэгээгүй дураараа очиод газар буучдаг ч юм уу. Тэгсэн чинь нөгөө гэрчлэгээ авсан хүний газартаа давхцах ч юм уу. Энэ асуудлаар эхний үеийн маргаанууд маш их давмгаалж байсан. Тэгээд одоо жигдэрч эхэлж байгаа гэсэн үг. Газрын маргаан буурч байгаа гэдэг нь нөгөө мэдээллийнх нь систем сайжраад хүмүүс бүртгэлжлээд хүн болгон тодорхой хэмжээгээр гэрчилгээ аваад за нөгөө нэг хин нэгний газартаа давхцсан барьсан тэр нөхцөл байдал нь арилаад тэгээд эхлэхээр газрын маргаан тодорхой хэмжээгээр буурч байгаа гэсэн үг. Ерөнхийдөө бол одоо тэгэхээр ойлгосоор энэ нэг хувийн өмч гэж хүнд байгаагүй тийм хувийн газар гэдэг ойлголт байгаагүй. Тэгээд тэрийг аваад одоо эхэндээ хамаагүй одоо авч ирсэн сүүлдээ энэ хууль тогтоомжийн дагуу тийм ээ өөрөөсөө иргэдийн боловсрол энэ тал дээр өндөр удаад энэ процент багасыг яаж болох вэ тийм тодорхой хэмжээгээр иргэдийн боловсрол нэг талдаа дээшилж байгаа нөгөө талдаа нөгөө газар олголт хийдэг цахиргаа буюу засаг дарга аймаг нийслэл дүүрэг сум дүүргийн засаг дарганаар за мөн тусгай хамгаалтын газар нутагт бол байгаль орчны яам олгож байгаа шүү дээ. Эдгээрийн үйл ажиллагаа жигдэрч эхэлж байгаа юм. Тийм. Захиргааны шүүхт маргаан явах нэг ач холбогдол нь юу гэхээр захиргааны байгууллага бас ажлаа сайжруулдаг байхгүй юу? Нөгөө маргаад эхлэхээр миний шийдвэр шүүхтэр очиод ундаг учраас иргэний эрхийг би хохироохгүйгээр шийдвэр гаргах хэрэгтэй юм байна гэдэг тэр үндсэн шаардлагын дагуу нөгөө захиргааны байгууллага чинь иргэдийг давхардуулаад олгочдөг. Жохон байжгаад газараа буцаагаад авлаа. Бид нар одоо төлөвлөлт өөрчлөгдлөө гэд иргэдээс одоо буцааж авч штеп. Энэ тохиолдлуудаа бас чигдлэх алдаатай шийдвэр гаргаж байгаа бол түүнийг эргэж харах. Энэ нөхцөл байдлууд нь сайжраад илүү захиргааны байгууллагын ажилч үйл ажиллагаа сайжраад хуулиуд сайн хэрэгжүүлээд эхэлж байна. Иргэд бас тодорхой хэмжээгээр ойлголцтой болоод хуулиа мэдээд эхэлж байна гэсэн ийм тодорхой хэмжээнд дэвшил гарч байгаа учраас энэ газрын маргаан буурч байгаа гэж бид харж байгаа. Одоо таан үзүүл хувийн хувьд ингээ багассан ч гэсэн яг сүүлийн үед ямар төрлийн газрын маргаанууд захиргааны хэргийн шүүхтэр их байна. За сүүлийн үеийн ерөнхийдөө маргаануудыг аваад үзэхэд хит хитэн төрөл гарч ирж байна гэж ажиглаж байгаа. Эхнийх нь бол за газар зохион байгуулалт харьцангуй жигдрээд ингээд явж гин гэж штэ. Сүүлийн үед нөгөө захиргаа маань одоо өмнө нь алдаатай шийдвэрүүдэд засах төрлийн газрын маргаанууд маш их гарч байгаа. Өөрөөр хэлбэл иргэнд олгогдсон газраа за энэ бол буруу бидний төлөвлөлт өөрчлөгдлөө хотын төлөвлөлт өөрчлөгдлөө тийм ээ. Бид энэ газар дээр одоо гэр хороол байсан газрыг бид нар дахин төлөвлөлтөнд оруулъя. Энд бид нар барилга байшин барих боллоо. Тийм учраас та газраа чөлөөлөх боллоо. Танд өмчлүүлсэн газраа бид нар тодорхой хүн төлбөр өгөөд буцааж авах шаардлага гарлаа. Өөрийнхөө төлөвлөлттэй уялдуулаад тэр хийн тулд тодорхой хэмжээгээр захиргаанд өөрт нь үүрэг байдаг л да. Одоо чи хотоо зөв төлөвлөх, газраа зөв зохион байгуулах, мөн байгаль орчноо хамгаалах гэдэг тодорхой үүргүүд байгаа шүү дээ. Нөгөө төрийн захиргааны байгууллага. Тэр үүргээ хэрэгжүүлж, төлөвлөгөө хэрэгжүүлэхийн тулд нөгөө ирэнд олгоцсон газраа буцааж авахаас өөр аргагүй тийм нөгөө нэг ажлын шаардлага гарч байгаа байхгүй юу? Тийм түүнтэй холбоотой төрлийн маргаанууд их гарах боллоо. Одоо жишээлбэл байгаль орчны ашигт малтмалын төрлийн газар юм уу эсвэл байгаль орчны усны одоо их усүр дээр орлогдсон газрууд одоо ундны усны их усүр дээр гол горхтой хориглолт хязгаарлалтын бүстэй олгоцсон газрууд буцааж одоо иргэдээс авах шаардлага гарч ийн л да. Өөрөөр хэлбэл иргэд нөгөө дуудлага худалдаанд нь ороод төлбөр мөнгөө төлөөд газрын төлбөрөө төлөөд явж байгаа газраа буцааж авах гэж штеп. Тэгэхээр нөгөө иргэнтэйгээ уул нь бол судлаад тохиролцоод эн чинь болохгүй юм байна гэдгийг шийдээд өгөх байтал нөгөө газар чинь хориглолтын бүс дээр байсан юм байна. Уучлаарай тулг голын Улаанбаатар хотын иргэдийн унтны усан дээр байрлаж байсан юм байна. Бид нар газраа буцааж авах шаардлага байна гэд ирдэг. Энэ тохиолдолд одоо жишээ нь хувь иргэн газар авцсан байдаг тийм. За ямар нэгэн асуудал хот төлөвлөлт юм ингээд тусгай бүс гэдэг юм энэ утгаараа
газараа буцааж авъя гэхэд бол иргэн бол мэдээж даваа хэрэгтэй байх тий. Тэгэхээр ямар шийдэлд хүрэх үү гэдгүүд одоо ингээд харилцан тохиролцлоо гэхэд нөхөн олгор болгод юм уу? Яаж шийдэх вэ нэг? За энэ тохиолдолд хэд хэдэн аргаар шийддэг аргууд байдаг. Ер нь ерөнхийдөө бол нөхөн олгор олох ёстой. Буцаагаад тусгай хэрэгцээнд авч штэ тийм ээ. Тэгэхээр нөхөн олгорын асуудал яригдана. Одоо нөгөө иргэн тодорхой хэмжээгээр эдийн засгийн ямар нэгэн хөрөнгө оруулалт оруулсан байж болно тийм ээ. Дээр нь барилга байгууламж барьсан ч юм уу эсвэл тодорхой хэмжээний газрын төлбөрөө төлцсөн, дуудлага худалдааны үн төлцсөн. Энэ тохиолдолд иргэнхэн захиргаа хууль тохиролцсон. За та хэдэн төгрөгийн зардал гаргацсан байна. Энийг чинь бид бол төлнө. Таныг хохирлгүй болгоно гэд тохиролцсон тохиолдолд энэ маргаан бол шийдэгдэнэ гэсэн үг л дээ. Тэгэхээр ийм төрлийн маргааны ер нь маш ихсэж байгаа. Тэгэхээр хамгийн гол нь иргэд үүн дээр бас тодорхой хэмжээгээр тохиролцоонд хүрэх нөгөө харилцан ярилцахын асуудал дээр л захиргаатайгаа хамтарч ажиллах хэрэгтэй юм байна. За шүүхтэр шийдэх. Тийм ерөнхийдөө хэрвээ эвлэрээд хамтраад ярилцаад тохиолдолд шүүхтэр очих шаардлагагүй. Маргаан үсээд үгүй эдгээр миний эрхийг зөрчөөд байна тийм ээ. Энэ миний хүсэж байгаа зүйлийг өгөхгүй байна ч гэдэг. Тэр тохиолдолд бол шүүхээр явдаг л та. Тэр өөрийн өмчлсөн газраа дараагийн хүнд худалдсан байх тохиолдол. Дараагийн хүнд худалдсан байгаа тохиолдолд нөгөө худалдсан авсан хүнчний эрх ашиг яригдана. Дахиад тийм. Зарсан хүнд хамаагүй болоо явчихна л та. Тэ эрхэн шилжиж өөрөөр хэл хэний эрх ашиг хөндөгдөж байна тийм ээ. Яг тухайн үед тухайн газрыг хэн эзэмшиж байна, хэн ашиглаж байна. Тэр хүний л газар эзэмших ашиглах эрхийн асуудал хэрвээ зөрчигдөж байгаа бол шүүхтэр шүүхийн хамгаалалт, шүүхийн хяналт орж ирнэ. Дондоор нь гэсэн тий. За нэг талаа бол одоо сая таны ярьснаар ойлгоход одоо дутуу үед юм уу тий. Судалгаа бага байгаа учраас тэрийг цаашд нь ингээд энэ доор одоо жишээ нь цэвэр усны нөөц байсныг мэдсэнгүй болгочтой шийд юм уу тийм ээ. Эсвэл энд ингээд хот ингээд төлөвлөлт дахиад шинээр хийгдэх энийг бол тааж мэдэхгүй л дээ тий. Гэхдээ за нэг жаахан олгосон талаасаа ч юм уу нэг дутуу судалгаатай байж болох юм гэж ойлголоо. Хоёрдугаар тэгэхээр иргэн газраа авчгаад тэн дээрээ ямар нэгэн үйл ажиллагаа явуулахгүй байх тохиолдолд яах ёстой. Тусгай хамгаалтын газар гэж байна шүү дээ. Тийм ээ одоо энэ байгаль орчинтой холбоотой энэ тал дээр авчихсан газар дээр яах ёстой. Энийг буцааж авахдаа ямар тохиролцоо хийх ёстой. Эсвэл энд олохгүй байх ёстой. Энэ тал дээр одоо маш их асуудлууд үүсээд байгаа тийм. Тэгэхээр энэ дээр та үзэгч сайхан бүрэн ойлголдог байдаг шүү. За иргэд газрын хуулиараа газрыг ашиглаж, эзэмшиж, өмчилж болно. Монгол улсын иргэн, тийм ээ. Тэгэхээр иргэн хууль этгээд буюу иргэн компани гэсэн үг шүү дээ, тийм ээ. Тэгэхээр ашиглан гэдэг нь ямар хугацаатай байх вэ? Ашиглан гэдэг бол ер нь 15 жилийн хугацаатай. Эзэмших нь бол 15-аас 60 хүртэл жил эзэмшиж болдог. Тэгээд 40 жилээр бас сунгаж болдог. Өмчлөн гэдэг бол цэвэр өөрийнхөө захиран зарцуулаа бусдад худалдах боломжтой энэ хүсэл байдлыг хэлж байгаа шүү дээ, тийм ээ. Эзэмшнэ гэдэг нь бол ашиглахаас арай өөрийн мэдэлд байлгаж үр шимийг хүртэх боломжтой. Ашиглан гэдэг бол зөвхөн нэг хэлбэрийн өөртөө давуу байдлаар ашиглах 15 жилийн хугацаанд гэсэн тийм ашиглах боломжтой ийм нөхцөл байдал байдаг. За иргэд маань ингээд нөгөө төрийн өмчийн газрыг за би тодорхой хэмжээгээр тодорхой хугацаатаагаар эзэмшээ ашиглая гэж авчаад эзэмшиж ашиглахгүй тийм нөхцөл байдлууд бас байдаг. Энэ дээр бол хуулийн хязгаарлалт байдаг. Өөрөөр хэлбэл 2 жил гэрээ байгуулад захираатай гэрээ байгуулснаас хойш 2 жил дараалан ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэрвээ та тэр газрыг нөгөө зориултын дагуу авсан зориулт одоо та би үйлчлэгээ эрхлэе гэдээ авч болно, гараж барья гэдээ авч болно, ямар нэг байдлаар авч байгаа шүү дээ. Түүнийгээ хэрэгжүүлэхгүй бол 2 жилийн хугацаанд ямар ч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэрэгжүүлэхгүй байх юм бол түүний гэрээнийхээ үргийг биелүүлээгүй учраас түүнийг царгааны байгууллага нэг талын санаачлагаар цуцлах боломжтой, хүчингүй болох боломжтой байдаг. Энэ төрөл дээр маш их маргаан гардаг. Одоо захиргаа бол мэдээж 2 жилээ тоглоо сууж хахад
судалгаа хийгээд нөгөө хүн чинь ямар нэгэн барилга байгаа боломж байраагүй зориултаар ашиглаагүй бол туслаа явчихдаг. Тэгэхээр нөгөө иргэн чи би ашиглах гэсэн чинь би барилгын зөвшөөрлөлийг хөөцөлтөд явж яхад маш олон зөвшөөрөл ингээд хөөцөлтөд явж явах хооронд миний газрыг ингээд цуцалчлаа шүү дээ. Энд чинь надад шав тавьчихсан шүү дээ. Шав тавьчихсан шүү дээ ч гэдэг юм уу. Би хашаа барьсан шүү дээ ч гэдэг юм. Төрлийн маргаан явдаг. Гэхдээ тэрийг бас тодорхой хэмжээгээр шүүх яг нотлох баримтын үндсэн дээр яг тухайн тохиолдолд ямар үйл ажиллагаа болсон бэ гэдгийг шүүх нотлох баримтыг бүрдүүлэл тогтоочно. Газрын үзлэг очиж хийгээл тодорхой хэмжээгээр юу болсон бэ гэдгийг үнэлэл тогтоогоол шийддэг. Тэгвэл энэ дээр маргаадах шаардлагагүй байхгүй юм шиг тийм. Маргаан л да мэдээж хин ч гэсэн өөрөө газрыг хүчингү болгочихж байгаа юм чинь маргаад явна. Гэхдээ тэр иргэний эрхийг захиргаа зөрчин нөхцөл байдал байна уу гэдгийг л шүүх хинж байгаа байхгүй юу? Захиргаа өөрийнхөө үйл ажиллагаа хэрэгжүүлэхдээ иргэний эрхэд халтсан ямар нэгэн үйл ажиллагаа хэрэгжүүлсэн байвал захиргаа шүүх дундаас нь хяналтаа тавиад энэ хөрмөн чи иргэний эрхийг ингээд зөрчсөн бай. Тиймээс чиний шийдвэр чинь хууль бус биш шүү гэж гаргадаг шүү гэхгүй. За нөгөө хоёр дахь тохиолдлын хувьд одоо хоц жишээлбэл богдуулын газар биш. Богдуулын иргэн тойрон болон ярамгийн газрууд хуулиараа тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиараа төр отоглох буюу төр аялал жуулчлалын зориулцтаар газар ашиглах боломжтой, эзэмших бол боломжгүй. Тийм газарт хамаардаг хуулиараа. Тэгэхээр түнт зөвхөн ашиглалтын зөвшөөрөл иргэн хуулийн этгээдэд олгодог л доо. Тэгэхээр одоо бол ойлгомжтой нийтэд илэрхийн нөхцөл байдал юу вэ гэхээр тэнд бол тодорхой хэмжээгээр сууршил үүссэн. Маш олон барилга байгууламж баригдаад үйлчлэг болон хүмүүс сууршил үүсэж явж байгаа. Энэ нөхцөл байдал байгаа. Энэ дээр одоо ямар маргаанууд гарч байгаа гэхээр магадгүй яг туул голын эрэг хавцаа 200 м дотор олгогдсон байгаль орчныгаа сүйтгэх боломжтой нөгөө тусгай хамгаалалттай газар нутгийн ялангуяа туул голын голдөрлийг өөрчлөх тийм ээ бургас модын тайрах тийм нөхцөл байдалтай тохиолдолд бол үүнийг бол захиргааны байгууллагаас байгаль орчноо хамгаалах тий нөхөн сэргээх тэр үүргээ хэрэгжүүлэх үүднээс байгаль орчны яам энэ газар олголтыг явуулдаг байхгүй. Тэгэхээр байгаль орчны яам энэ үүргээг хэрэгжүүлэх үүднээс иргэдээс буцааж газар авч байгаа юм тохиолдлууд гарч байгаа. Үүнийг бас шүүх хөндлөнгөөс оролцохдоо бас л нөгөө нэг нийтийн эрх ашиг буюу байгаль орчны тийм ээ хохирол учруулахаар нөхцөл байдал байна уу? Эсвэл иргэний үнэхээр эдийн засгийн хөрөнгө оруулалтаа хийцэн байна уу гэдгийг дэнслэх л юм шаардлага гардаг. Дэнслээд ингэж шийдээд явж байгаа. Яг тухайн нөхцөл байдал болгонд. За миний сонирхож байгаа дараагийн асуулт бол одоо энэ гэр хорооллын одоо бид нар чинь 0 гэдэг юу эзэмшиж байна тийм 0.7 га гэж эзэмшиж байна тийм. За одоо хашаа байшингаа барьсан байгаа улсууд энэ газрыг эзэмшиж байгаа юу, өмчилж байгаа юу? Хоёрдугаар тэгвэл эн чинь өөрөө одоо мэдээж гэр олон жил тэнд амьдарсан байгаа шүү дээ. Янз бүрийн тохиолдолд одоо хашаа байшингаа сунгах одоо юу гэдгийг хороон дарахтай эрдэл тохиролцоод тэнд байгаа энийг хогийн цэгмиг юу гэдэг тэр юм ингээд ихчлээд ингээд газараа сунгаж болохгүй хоорондоо ингээд тохирцсон байдаг. За болдгүй янзлаад ав гэдэг ч юм уу тийм ээ. Энэ тохиолдолд одоо дараад нь яах юм тэр сунгасан газар өөрийнх нь эзэмшилд орж явах уу эсвэл дахиад энэ дээр асуудал үүсээд эн чинь өөр хүний газар байж гээд кадастр дээр асуудал гараад ирэх юм бол яаж шийдэх тийм энэ талаар бас гэр хороолт амьдарч байгаа улсууд тодорхой ойлголтгүй энэ тал дээр шүүхтэр маргаан асуудал зөндөө байдаг гэж би сонсч ирсэн байна. За иргэдэд газрын тухай хуулиараа иргэдэд 0.7 га газар буюу 700 м2 газрыг өмчлөх хэрэгтэй Монгол улсын иргэн. За түүнийхээ дагуу энэ хуулийн хэрэгжилт
Тэгээр холбоотой иргэд бол хашаанд амьдарч байгаа газраа бол өмжилж авч байгаа. Ер нь бол ихэнх иргэд бол өмчлөд авцсан байгаа. За зарим тохиолдолд нөгөө эзэмшиж авсан бас тохиолдол байдаг. Тэгэхээр нөгөө газар эзэмшиж байгаа иргэд бол ерөнхийдөө л өмчлөх тэр чиг хандлага руугаа л явцсан гэсэн үг. Таны хоёр дахь асуудлын хувьд ийм тохиолдолд маш их гардаг. Өөрөөр хэлбэл иргэд одоо гэрчлэгээжүүлээгүй байсан шүү дээ. Одоо Монгол улсын зарим тохиолдолд маш олон жил амьдарсан хүмүүс байдаг шүү дээ. Одоо 90 оноос хойш гэдэг юм уу 80 оноос хойш ингээд нөгөө газар дээр амьдраад явцсан. Энэ иргэд маань ингээд зарим нь газрын гэрчлэгээ аваагүй тийм тохиолдлууд бас байдаг. Тэр тохиолдолд тэр иргэн хэдийгээр 1980 оноос эхлээд амьдарч байсан чинь хөндлөнгөөс нэг этгээд гарч ирээд газрын гэрчлэгээтэй иргэн гараад ирдэг байхгүй юу? Яг тухайн газар дээр кадастрын зураг хийлгээд тийм ээ газрын гэрчлэгээ авцсан. Тэгэхээр нөгөө хоёрын хооронд ч маргаан үснэ дээ. Нөгөө иргэн би сууршлаа үсгцэн байхад нөгөө иргэн маань гэрчлэгээтэй. Газрын хуулиар газрыг зөвхөн гэрчлэгээтэй гэрчлэгээгүй газар эзэмших хоригддог байхгүй юу? Одоо 1994 онд анх газрын хууль гарсан шүү дээ. Одоо бол 2002 оны хууль үйлчлээ явж байгаа. Тэгэхээр энэ дээр ямар асуудал гардгуу гэхээр захиргааны шүүхтэр нөгөө иргэн чинь би энэ газар одоо маш олон удаа хүсэлт гаргачихсан тийм ээ. Тэгэхэд надад гэрчлэгээгөө мөртлөө өөр этгээдэд гэрчлэгээ өгчлөө гэд маргаад ордордог байхгүй. Тэр тохиолдолд захиргааны шүүх бүх нөхцөл байдлыг судлана л да. Нөгөө иргэн нөгөө газар эзэмших эрхийн гэрчлэгээ авцсан тэр этгээд байна шүү дээ тийм ээ. Тэр этгээдээс өмнө нь хүсэлтээ өгчээсэн юм уу? Аймаг нийслэл сум дүүргийн засаг дарагт гэдэг нөхцөлөдлийг судлана. Тийм, сая хэдийн хэмжээний байна гэдэг нөхцөлөдлийг харьцуулан судалж агаад тэгээ шийдвэр гаргадаг байхгүй. Тэгэхээр төрүүлж эзэмшил үүснэ, төрүүлж ашиглалт үүснэ гэсэн асуудал гарч ирдээ. Өөрөөр хэлбэл сууршил үүсэж байгаа үүсцэн. Дээрээс нь нөгөө хүн чинь байнгын хандаад яваад байсан. Тэгсэн мөртлөө нөгөө хүнд гэрчлэгээ олгоогүй атлаа өөр этгээдэд гэрчлэгээ олгоцсон. Энэ асуудлыг бол царгааны шүүх хиний эрх ашиг илүү тавигдах вэ? Хиндэн төрүүлж ирэх нь үүссэн бэ гэдэг дээр дүгнэлт өгдөг. Тэгээд шийдээд маргаан шийдээд явдаг. Үүн дээр иргэд хэлэхэд тодорхой хэмжээгээр бас зарим иргэд нэг хөдөө орон нутгаас хот руу суурших гэж ирдэг иргэд сууршил маш их байдаг. Тэгээд нөгөө иргэд чинь за би Монгол улсын нутагт эсгэрт Монгол улсын иргэн чаач би газраа эзэмших хэрэгтэй гээл эзэмшнэ гээд нэг газар дураараа байшин хашаа хатгаад гэр барьцдаг тохиолдлууд бас байдаг аахгүй. Тэгэхээр иргэд маань үүн дээр маш анхаарах хэрэгтэй. Монгол улс чинь бас тодорхой хэмжээгээр хуультай тийм ээ газрын хуультай газар нь төрийн өмчөө төрийн өмчийн газрыг та мэдээж та эзэмшиж ашиглах хэрэгтэй. Гэхдээ төрүүлж та хүсэлтээ өгөх хэрэгтэй. Одоо хинд өгөх вэ гэхээр та тухайн дүүргийнхээ тийм ээ засаг дарагт хандаад энэ газрыг би одоо эзэмшиж ашиглаж цаашдаа өмчлөх хүсэлтэй байна. Үн дээр надаа газар олголт хийж өгөөч, гэрчлэгээжүүлж өгөөч гэж хүсэлтээ гаргах хэвээр. Тэгэхэд манад иргэд бол дураараа буугаад тэгэхэд газрын кадастраа шалгахаар нөгөөх нь аль хэдийн хэн нэгний эзэмшил өмчлөж шилжсэн байдаг. Манайх ч нэг тийм зав ийлээ. Ямар ч гатгаад дараад нь хөөцөлж байна. Тэр бол болохгүй. Эхлээд заавал хүсэлт гаргаад энэ газар хэн нэгний газартаа тавцаагүй бол та түүнийг эзэмших ашиглах хэрэгтэй гэдгийг бас анхаарах хэрэгтэй. Тэгээд одоо түрүүн би асуулаа шүү дээ. Одоо хашаа хороогоо сунгах асуудал дээр янз бүрийн асуудал. Хэрвээ сунгах тохиолдолд хүсэлтэй л мөн гаргана. Би тодорхой хэмжээгээр сунгая. Магадгүй энэ 0.7-оос илүү газрыг би тодорхой хэмжээгээр төлбөрийн төлөөд авъя гэд хүсэл гаргах хэрэгтэй. Гэхдээ хэн нэгний газартай тухайн газар нь тавцаагүй байх хэрэгтэй байхгүй юу? Хамгийн гол шаардлага нь тэр хүнээс төрүүлээд тэр сунгасан газар нь хэн нэгний газартай давхцсан бол та тэр газрыг эзэмшиж ашиглах боломжгүй болно гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэгээд
хохирогчулчаад байгаа нэг юм асуудал байгаа юм л да. Одоо жишээ нь хорон дарагтайгаа яриад энэ гуу жадахтаа ингээд тэрхий хогмогын цэг байсан ингээд бүр өөрөө сайхан ачаад цэвэрлээ тэрийг нь дараа ингээд тэр хэсэгт хашаага барьсан дахиад хүн гарч ирээд тэрэн дээр маргаа усгүүл яах вэ? Тийм тохиолдол гарч болно шүү дээ. Одоо өөрөөр хэлбэл хөрөнгө оруулалт хийсэн байна шүү дээ, тийм ээ. Тийм одоо юу хорон засаг даргаалтайгаа ярилцаад би энэ газрыг сайхан болгоод хуулиараа одоо өөрийн тэр тодорхой хэмжээ давуу эрх өгдөг л дөө. Тухайн газрыг өөрийн хөрөнгө оруулалт хийгээд засаж тохижуулсан газрыг тэр хүн одоо нэгдүгээр ээлжинд тийм ээ газар эзэмших хүсэлт гаргаж авах боломжтой. Гэхдээ тэр газар маань айл хэдийн нөгөө хүнийг засаж тохижуулахаас өмнө өөр хэн нэг эзэмшилд оцсон бол тэр чинь газар эзэмших эрх нь тэр хүнийхээс төрүүлж үүссэн гэж үзэх боломжгүй нөхцөл байдал бий болох байхгүй. Тэгэхээр маш сайн судлах хэрэгтэй. Өөрөө төрүүлж очиод тийм ээ. Одоо бол газрын кадастрын сан мэдээллийн сан маш ойлгомжтой болцсон. Очиод лавлгаа авах боломжтой иргэд миний энэ хүсэж байгаа энэ газар та хайгаад өгөөч ээ. Энэ хинэгний газартаа тавцж гин үү? Хайгаад өгөөч. Үгүй байх юм бол тийм ээ хүсэлт гаргаад эзэмшснийхаа дараа түүнийг зас тогтчуулаад авах боломжтой гэдгийг юуны төрөнд л хуулийнхаа дагуу хүсэлтээ өгөөрэй гэж л зөвлөмөр байна. За иргэд бас энийг сайн анхааралтай авсан байхаа гэж бодож байна. Нэг зүйл асуулт байна. Би одоо энэ хугацаанд бодсуулаа. За эзэмших нь яг эзэмшээ явчихна. Өмчлөх нь бүр асуудалгүй болчихно. Ашиглахад хугацаа 15 жилгээ өгчлөө. За би тэрэн дээр нэг жижигхэн ганц ч юм барьчлаа. 15 жилийн турш хоол сайхан хамттай байлаа. Иргэд хүмүүс их үйлчлүүлэгчтэй болчлоо. Хугацаа дуслаа. Одоо яах вэ? Энэ газар ашиглах асуудлын хувьд хэрвээ тухайн газарт ашиглах эрх олгож байна гэдэг чинь зориулалт нь бас эзэмших болон өмчлөх эрхээс арай өөр байдаг л да. Өөрөөр хэлбэл төр ашиглуулах боломжтой газарт ямар байдлаар олгодог вэ гэхээр одоо олон жилийн хугацаагаар үйл ажиллагаа явах боломжгүйгээр үйлчлэгээний зориулалттай ч юм уу эсвэл сууршил үүсэх байдлаар ихэвчлэн олгодгүй л дээ ашиглуулах газрыг. Гэхдээ хэрвээ тухайн нөхцөл байдалд магадгүй нөгөө иргэн маань зориултын бусаар барилга байх боломж барьцсан. Үйлчлэгээний газар олгоогүй байхад үйлчлэгээний зориулттай газар барилга байшин олгоцсон бол нөгөө иргэн маань өөрөө бас газрын гэрээгээ зөрчсөн. Газар эзэмших эрхийн гэрээгээ ашиглах эрхийн гэрээгээ зөрчсөн тохиолдолд энэ бол бас тодорхой хэмжээгээр яригдах асуудал. Хэрвээ зориулт нь зөв тийм ээ. Үнэхээр үйлчлэгээний зориултаар авцсан тохиолдолд нөгөө иргэн маань сунгах боломж бас байгаа. Нөгөө талаас авч үзэхэд ашиглалтын газар дээр юу яригддаг вэ гэхээр бодлоготой буюу хот болон засгийн газрын бодлоготойгоо холбоотойгоор төлөвлөлттэйгээ холбоотойгоор хэрвээ нөгөө иргэний газар дээр зам барихаар шийдлээ. Энэ бол замын төвчрлийг бид нар бууруулах зорилгоор зам барих шаардлагатай газар байна. Энэ бол тань төр болгосон газраа гэх юм бол таны хугацаа дууссан байна уучлаарай гэд. Гэхдээ нөгөө талдаа нөгөө иргэнт чинь иргэн хуулийн этгээдэд итгэл төрөөд хэрвээ эдийн засгийн хөрөнгө оруулалт хийцэн нөхцөл байдал байх юм бол тодорхой хэмжээгээр нөхөн олгоор авах боломж байдаг л да. Тэр бүгдийг шүүхийн зүгээс бол нөгөө захиргааны байгууллага чинь иргэний эрхийг зөрчсөн байна уу үгүй байна уу? Газар ашиглах эрхийг зөрчсөн байна уу гэдэг үгнээс л хандна. Энэ бол хот төлөвлөлтийн буюу захиргааны шийдэл, тийм ээ? Тэгээд захиргааны шийдэл буюу захиргаа өөрөө үйл ажиллагаагаа тэртээ тэргүй хууль тогтоомжоор нь зам байр гэд түнд эрх олгоцсон байгаа шүү дээ. Тэр эрхээ хэрэгжүүлсэн чинь үнэхээр түн дээр иргэд маань байшин барилга барьчаад байгаа бол тэр хоёр хоорондоо тохиролцох түрүүний ярьсантай адилхан тийм үйл ажиллагаа л явагдана л гэсэн үг. Шүүх бол хөндлөнгийн байр сууриас оролцдог. За ойлголоо. Тэгээд би ойлгох нь яг хамгийн гол нь үзэгчд бас энийг сайн ойлгож анзаараарай. Тэгэхгүй одоо өөрсдийнхөө хөрөнгөөр хохирох
дараад нь ингээд дараагийн шүүхийн асуудал үүсээд цаг хугацаагаад үнэтэй зүйлүүдэд алдах ийм эрсдлүүд байгаа учраас бас энэ нэвтрүүлгийг үзэгчд бас хүрж байгаа гэж би ойлгож байгаа. Тэгээд та бүхэн анхаарлаа сайн хандуулсан байх гэж найдаж байна. Ер нь бол энэ иргэн өөрөө газар өмчлөх, ашиглах эзэмших тийм. Энэ эрхүүдээ бүгдээрээ судлаад өөртөө таатай байдлаар одоо жишээ нь сая шүүгчин ярьсан шиг энэ эрсдэл гарахгүй байдлуудыг үүсэх үүднээс өөрт чинь боломж олох үүднээс энэ хүн нэвтрүүлгийг хийж байгаа гэдгийг та бүхэн илхнээ анзаарсан байх гэж бодож байна. Та хүрэлцэн ирж үзэгчд бас энэ шүүхийн талаар тий газрын маргааны талаар бодтой сайхан оюун хөрөнгө оруулалт хийх гэж ойлгож байна. Ингээд дараагийн нэвтрүүлгээр иргэн уулзлаа баяртай. Тэгээд дараад нь хэлэхгүй шүү.